Сайн байцгаана уу? Эрхэм үн цэнтэй Монгол хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргэе. За, бидний үн цэн Монгол хүний зоригдох ёстой үнэт зүйл юу вэ талаар ярилцах болно. Энэ удаагийн дугаарт туул алтан дэдвүүний айлхамд суралцсан амьдралдаа хэрэгжүүлж амьдралдаа тусгаж яваа туулагчтай ярилцах гэж байна. Би тэгээд одоо нөгөө шин зорилготой болчиход хүмүүст энийг хүргүүл хамгийн хэрэгтэй юм байна гэдэг ойлгож онгуудаа за хүмүүст өргөхөө гэл тэгээд энд нөгөө нэг юунд сургалтанд олон суусан юм. Одоо аргацсан сургалтанд тэгээд хүн чинь юу насаараа нэг юм одоо би дотогшоогоо хүн би ярьдаггүй ч гэдэг юм уу те нэг ийм нөгөө хайрцаг дотор орцсон. Тэрнээсээ ингээд нөгөө нэг юм барьаараа тавьж чадахгүй ч гэдэг юм уу эсвэл яг энэ нэг дотор нь тийм асуудалч байгаа мó тэгэл ер нь бол янз янзаар л ингээд оролдоол ярьж үзээл зүгээр ингээд энгийн сайхан ингээд хоорондоо олол ярилцж байгаа. Тэгээ нөгөө нэг яг ингээд олон хүний урд гараад яг тэр нөгөө илэрхийлэмжээ ингээд наад цаана оруулаад за юу илээ би яг үний ярих чинь уу худлаа ярих чинь уу гэл ингээд нөгөө сигнэлт нь эхлээл гэд. Тэгээ ингээд олон юмнуудыг ингээд хүн тулсан зүйлээ давхын төлөө яваад байгаа нь л өөрийгөө бүтээж явахдаа хажуудаа байгаа орон зайныхаа хүмүүсийг хүн ер нь ингэж хичээж болдгоо шүү гэдгийг нэг ингээд тий харуулаа явж идэм байх гэдгийг зүгээр одоо ойлгочлаа юм л да. Түүнээс биш яг явж явах хугацаанд бол тэр болгоныг мэдэхгүй байгаа юм чинь яг номын талаас гээд ярих юм бол өнөөдөр ч гэсэн номоо ингээд унших болгондоо юм шин юм ухаарлуудыг авч идэг. Би тэгээ өнөөдөр нэг юм дүгнэлт хийсэн. Номыг ингээд уншсан хүн юмыг юм бүхлээр нь харж байна. Амьдралыг бүхлээр нь тий орон зайгаа одоо ямар юу тулгараад байгаа юм бэ гэдгийг бүхлээр нь харж чаддаг. Тэгээ ингээд юмыг ийм системтэйгээр ингээд бүгдийг ингээд бүхлээр нь ингээд хараад үзчихээ хараад ойлгочхоор хүн би одоо юугаа хийх юм дараа нь юугаа хийх юм гэдэг юм уу ингээд ийм нэг юм юмнуудаа ингээд нэг юм одоо пазлаа эвлүүлэх гэж байгаа бол би хаанаас нь эхлээд хамгийн сүүлд нь алиагаа тавих вэ гэдэг юм уу тийм яг ингээд нөгөө эренбэлж юу харж чаддгийн тийм ингээд ингээд бүхлээр нь харчаад тэгчээ би ингээ өөрийгөө за би овоо юм ойлгоцсон овоо номоо уншаад ингэчлээд ингээд ингэнгүүт хүнд ингээд номын ойлголтгүй ч юм уу эсвэл ингээд өөрийгөө нээх гээд эсвэл олон юмыг ингээ хайгаа явж байгаа утга учир ингээ хайгаад явж байгаа хүмүүст ингээд ярих гэхээр тэр зүйлийг би өөрөө эхлээд бас нөгөө эзэн дандаа нөгөө хүнтэй холбоотой яг хүнийг ингэж нөгөө баг судлах ажил болоо явчихж байгаа байхгүй юу. Тэр чигээр хүн судлал байгаад байгаа ш тодорхой хэмжээгээр тий. Тэгээд бид нар чинь юм бүтнээрээ амьдрал гэдэг бүтнээрээ юм байна. Тэгээ яг амьдралын нөгөө гол юм чинь хүн өөрөө байгаад байгаа. Энэ хүн чинь өөрөө бас хий юм бэ гэд ингээд нөгөө юм чинь ингээд айгүй олон тийшгээ салбарлаад тэгээ ингээд номон дээр ингээд нөгөө биднэрт ингээд сургацсан юу юм бэ гэхээр 9 хэн зүг гэдэг арга байгаа байхгүй юу. Амьдралыг одоо ингээд бүтнээр нь ингээд хардаг те. Тэнгүүд яг тэр талаасаа ингээд бас задлж харахад ч гэсэн бүх юм руу задрах биш. Тэр 9 ингээд ийм бүтэн юмаа 9 хуваагаад хараад тэгээд тэр дотроосоо ингээд за энэ нь зөв энэ нь бурууч гэдэг юм уу энийг чадахгүй ингээд бүр өөрийгөө харах амьдралыг харах бас нэг ийм том юм гоё системтэй ойлголттой болоод авчиж байгаа. Тэгэхээр ингээд юмыг задлаад тэгээ буцаага бүтэн болгох бүтнээс нь задлах гэдэг ийм нөгөө хоёр аргад ингээд суралцсан юм хүний тарих өрөө. Бидний сэтгэхүй чинь нэг юм юг болцсон мэт юм лээ. Нэг агуулгыг ойлгохын тулд ингээд ийм үйл явдлаар ингэж нэг юм түүхэн хэлбэрээр ойлгох. Тэгээ ингээд ийм шултан гэдэг юм уу нэг тийм аргаар ойлгодог болсон нэг загвараар юмыг ойлгодог болсон. Тэгэхээр одоо энэ нөгөө ингээд бүтэн болгоод задлаад байгаа гэдэг нь юу хэлэх гээд байгаа гэхээр сэтгэхүйг ийм нэг зүйлийг 3 ийм юугаар ингэж хатдаг ийм сэтгэхүйд суралцсан юм лээ. Энэ ном өөрөө юмыг ийм нэг юм юмны өгний цаана үг гэд нэг бид нэр ярьдаг штэ. Тэр шиг ингээд
цагаан таананы юм юу байдаг. Агуулга нь байдаг. Тэгэхээр нөгөө нэг мөрийг уншиж байхдаа би өөрийгөө бодно. Хажуудах нь нөгөө энэ орон зайд юу хэлээд байгаа, бүрийн цаана одоо улс орны хувьд юу хэлээд байгаа ингээд чи ингээд нэг юм томоос нь жижигээс нь ингээд томруулаад бичсэн юм шиг агуулгатай. Тэгж яхта хүн өөрөө тэр ийм сэтгэхүүгээ задлж сурд юм лээ. Тэгэхээр нөгөө ямар нэгэн асуудал бэрхшээл ч юм уу юм тулгархад тэрийг ингээд нэг юу яаж чаддаг. Энд яг юуг хэлэх гээд эндээс ямар шийдлийг олоход зүг болох гэдэг ч юм уу, тийм нэг юм гаргалгаа хайдаг юм тархины юм нэг юм жоохон юм сэтлүүд нэмэгдээд ирд юм байна гэж би ойлгосон байхгүй юу. Тэгээд ирэхээр хүний яг өнөөдөртөө ингээд тулгамдаад байгаа, өдөр болгон тулгамдаад байгаа стрессийн асуудлууд нь нөгөө багасаад ирдэг. Юмыг нэг юм алсуур нь хараад юм уужуу болоод за энд нэг тий хүмүүс ингээд баг ингээд над руу дайраад ирж байгаа. Энд бидний асуудлууд нь яг үүндээ байхгүй байгаа юм байна. Энэ зүгээр нэг юм тий орон зай хувьд нэг юм хүмүүс өөрөө өөрсдийнхөө юм ойлголцохгүй байгаа талаас л мөргөлтөөд байгаа юм байна ч гэдэг юм ингээд нэг юм тавиулж ингэж юмыг ингэж жоохон юм зайнаас харах юм юутай болж хэлдэг юм сэтгэл зүйн харахлаач гэдэг юм үү те нэг юм арай юмыг нэг юм гоё тийм уужхан харж сурт юм л. Энэ миний нөгөө амьдралд тулгамдаадсан асуудлуудын хамгийн нэгдүгээр юм нэг юм өсөлт байсан гэх юм уу. Яг өөрийгөө анзаараад эхэлж штэ те. Би яагаад байна те? Бүх юм надаас хамаардаг юм байна. Тодорхой хэмжээгээр би өөрийгөө дотоодд надаас гарч байгаа үйлдэл болгоно хянаад эхэлчих юм бол бид нар магадгүй орчноо өөрчилж болно. Тэгвэл ихэнх асуудал бас надад байсан юм гэдгийг олж хараад штэ те. Миний хувьд бас тэгсэлтэй. Бид нар чи ихэнчлэн нөгөө байгалийн инстинкт дээрэж гэдэг юм уу хүн чи өөрийгөө л амар өмөрдөг те. Аль хэлхэл би яасан гэл те. Би ерөөсө буруу байхгүй юм шиг л ингээл хандаад байх гал ингээл аль болоход тэгэл тэр тэгсэн ингэсэн гэдэг ингээ босод руу буруу чих гэдэг шүү дээ. Гэтэл чи асуудал нь надад байдаг яах вэ? Тэрийг яг ингээ мэдээд зохицуулах гад ингээд хянаад эхэлчихээр за асуудал чинь те би одоо яах вэ? Энэ үйлдэлд энэ тохиолдолд ямар үйлдэл хийх вэ? Ямар характер гарах вэ гэдгээ ингээд жоохон хянаад ирчихээр аль альныгаа л ингээд асуудлыг илүү хэлбэр болгоод ирж байна л да тий. Яг ингээд зам дээр харахад маш олон төрлийн зүйл байгаад байгаамаа энэ чинь бас гоё энэ та тэгээд бас ээж хүний хувьд тодорхой хэмжээгээр бас нэг хүүхдүүдийгээ өсгөх хүүхдүүдээ ямар хөө хэлбэрээр хүмүүжүүлэх хүлээ гэдгээ тодорхой хэмжээгээр бас их харж байгаа тий. Энэ дээр та ямар гоё байд жишээ ярил тий. Бас манай ээж нар яг энэ ер нь бол хүний нөгөө ээж гэдэг утгаар ер нь яхаа бүх эмэгтэй хүмүүс л адилхан л та ингээ хүүхдээ хүмүүжүүлээд гээд олно өөрөө амхандаа л ингээл хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж ийн гэж бодож байгаа штэ. Гэтэл яг ингээд нэг тодорхой ингээ хугацааны дараа за хүүхэд 7-оос дээш насаа болоод ирэхээрээ яг одоо нөгөө өнгөрсөнд миний би болгосон ч гэдэг юм үү те орон зайнаасаа авсан зүйлээрээ тэр чинь ихэрхийлэмжээ гаргаад нөгөө бие хүн болоод ингээд тэр нэг юм сурсан зүйлүүдээрээ ингээд бусдад харилцаад ингээд нэг юм хүн болоод ирж байгаа та. Яг тэр үеэс ингээд хүүхдүүдийн тэр гаргаж байгаа хандлагууд нь таалагдахгүй ч юм уу эсвэл харилцаа тэр ямар нэг юм хандж байгаа хандлагууд нь ингээд таалагдахгүй болоод ирэнгүүт би баг ийм юм заагаагүй хахад энэ хүүхэд баг хагнаасаа ийм суртгийг гэдэг ийм юу ингээ хүн тэр хүүхдийг буруушаад шүү дээ. Тэгвэл манай хүүхэд нэрээс та тэгээд нэг хэрэг алгаач гэдэг ингээд нэг ийм юмнууд гарч ирээд байдаг байхгүй юу? Би тэгээд ингээд хүүхдээ хүмүүжүүлээд за яста ингээл бол намхандаа ингээл зөв хүмүүжүүлж ийн л гэж бодоод гэтэл ингээд харах тусам ажиглах тусам ч юм уу ингээд хүүхдэд ингээд ийм миний хүлээн зөвшөөрч чадахгүй юм юунууд гараад ирж байгаа байхгүй юу? Үйлдэлүүд хандлагууд гараад тэнгүүд яад юмд ийм ингэж хандж байгаа. Гэл тэгээд нөгөө миний өөрийн ингээд нөгөө нэг амьдралаас хайж исэн нөгөө утга учир олон юмнуудтай нийлээд юу болж байгаа вэ гэхээр тэр хүнийг би бүтээсэн байгаа байхгүй тий. Тэр болгон зүгээр би өөрийгөө талент хараад байгаа байхгүй.
Тэгэнгүүт би чинь яаж юм гэхээр би яагаад тэрийг тэгж хараад байна гэхээр би өөрийгөө тэр хүнд ингэж тусгаж хараад байгаа гэсэн үг юм байна л та. Нөгөө одоо ингээд ийм олон юмнуудыг ингээд уншаад судлаад гэдэг юм уу ингээд ирэхээр яаж юм гэхээр би тэр хүнийг ингээд буруу алдаануудыг хараад байна гэдэг. Тэр алдаанууд нь надад байдаг гинэ. Тийм болохоор би тэр хүнийг тэгж хараад байдаг нэ. Уул нь бол тэр өөр хүнд бол тэр юм нь харагддаггүй ч юм уу те. Ийм хүний нөгөө ийм одоо тэгэхээр тэр одоо би өөрийнхөө тэр нэг ийм одоо сүүдэр тал, өргөс, драма гэдэг ингээ хүмүүс янз бүрээр яриад байгаа. Тэрийг би энийг ингээд би хүлээн зөвшөөрч чадахгүй юм байна гэдэг сэтгэл зүгээр хандаад тэрийг одоо өөртөө энийг яаж би хүлээн зөвшөөрч болох юм бэ ч гэдэг юм уу. Ингэж бас өөрийгөө харахныг өнцөг болж болдог хүүхдүүд. Тэгээд миний хамгийн анх ингээд имзэглээд исэн юм нь ерөөсөө ингээд одоо хүүхдүүд маань ирээдүйн ингээд баг ингээд байхгүй болоод байна шүү дээ. Бидний ингээд амар хүн болгоно, зүг болгоно гэдэг нөгөө эх орн нь юм байхгүй болчихвол одоо тэгээд бид нар чинь хүүхдүүдээ хичнээн мянгандаа өнөөдөр сайхан хүмүүжүүлээд эх орн гэдэг зүйл нь ч юм уу те энэ байхгүй, ихтлийн ингээ байхгүй болчих юм бол бид нар бараг хүн хүмүүжүүлсний ч юм уу ингэж үр хөвгтэй би болгоод байгаагийн ер нь утга учир гарах юм уу гэдэг ингээд яг би юу энэ амьдралд ер нь юу үлддэм бэ гэдэг талаас нь ингээд харагдаад тэгээд ингээд номыг ингээд уншиж байхдаа ер нь хүн яг юу үлддэм бэ гэхээр юу бүтээснээ л юу бүтээсэн бол бүтээсэн нь нөгөө ухсан болол ухсан нь үлдээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л маш сайн ингэж харчих юм бол хүмүүс ерөөсөө нэг юм бас юу харагдахгүй мэн нөгөө хааны маань хэлсэн нөгөө холын зориг үгүй аваас ойрын зовлон ихээ гэдэг тэр бол үнэхээр тийм яг үнэн тий. Үнэт зүйлээ харчих юм бол юу чухал вэ? Үнэт зүйлээ монголчуудын нүүдэлчтэй амьдралын үнэт зүйл нь юу байсан бэ гэдгийг ойлгочихвол бас тодорхой хэмжээгээр бид нар өвлүүлээд хүн болгон үүний төлөө зорих гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүртэл ойлгох хүртэл бол асуудал байна. Чиний түүхээрээ төөрөө явцсан ингээд буруу дадал суудсан болохоор бид нарт ингээд бас ингээд амархан хүлээж аваад ойлгочиход айгүй хэцүү л байгаад байна л та тий ялтгүй. Тэгэл одоо бидний үүсгэсэн тэр нэг хар нийгэмч нөгөө шат дараалалаараа яваад ирсэн хар нийгэм чинь бидрийг өнөөдрийн байдал хүрчээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи хүн өөрөө л бүтээсэн байгаа байхгүй. Яг хөө тэгээд одоо бид ингээд яг Монгол улсаа гэдэг эх орноо ингээ хараа ярихаар түүхээ бид нар одоо тэр өнгөрөөд болоод ирсэн процессыг буруутгах арга байхгүй. Тэгэхээр ерөөсөө цаг үед тэр нөгөө хамгийн бага эрсдлийг туулаад авраад хүрээд ирсэн тэр хүмүүст баярлал яг үлдээд байна л да тий. Тэгэхээр одоо өнөөдөр бид нарт ямар боломж байна? Өнөөдөр бид нар яах вэ гэдэг дээр илүү одоо юу өгч тий чухалчилж руугаа илүү их анхаарал зүгээр юм болов гэж бодоод байна байхгүй. Одоо мянга тэгэл бид нар хүүхдүүдээ шинэ үеийн жичлэл дээ болохгүй байна гэж хараад өөрчлөлт гарахгүй мэдээж хэрэг. Бид нэр ингээд нэг юм үе хоорондын хагарал тий насны ингээд хагаралч гэдэг юм уу тэгээд гэр бүлийн үйл ойлголцлууд одоо юу гэдэг бүл бүлээрээ ойлголцохгүй байх аймаг сундаараа ингэж нөгөө нэг одоо талц юу танаа манаа болох ч юм уу тий эн чинь ингээд бид нарыг нөгөө яг юм дотор нь юм юу хахлаад идэм байх л та. Тэгээд бид нар үндснээрээ нэг зүг рүү нэг том юм зорилго руу хараад эхлэхээр тэнтэл бид нэг уржигдэр би нэг юм дээрээс монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг нэг хүний юм пост уншихгүй. Тэгээ яг тэндээс надаа ингээд нэр үнэн эвтэй одоо монголчууд гэхгүй бүх хүмүүс л эвтэй л байвал хүчтэй. Тийм ив гэдэг зүйл яг хүнээс яг хизээ яаж гараад байгаа юм бэ гэдэг талаас бодож үзсэн байхгүй. Нэг найзтайгаа ч гэсэн ярилцсан. Ер нь ингээд энэ ийм нэгдэл бол хүн хүнээ ойлгохоос л эхэлт юм бэ. Бид нар өнөөдөр ерөөсөө нэгнийгээ ингэж ойлгох
сонсох тэр юугүй болцсон юм бэ гэд ярьж ин л та. Тэгэнгүүт нөгөө урдаа нөгөө нэг бүгд найрамдах Монгол улсын аз жаргалтай иргэд ч юм уу те ив нэгдэлтэй иргэд гээд нэг юм улсынх нь бүр юм нэг юм том зорилго байгаа. Гэтэл улс төрд гарч байгаа одоо юу гэдэг бүх үе шатных нь энэ хүмүүс нь тэр нөгөө том юм юугаар нэг юм зүг рүүгээ харахаар байсан. Яаж харах ёстойгоо эсвэл мэдэхгүй байгаа ч гэдэг юм уу те. Ийм болцсон. Тэгээ зөвхөн нөгөө өнөөдрийн нөгөө түрүүний хааны хэлдгийг өдөр бүрийнхаа асуудлыг ингэж нөгөө нэг нэгээр нь сүлжих гээд эсвэл тайлах гээд ингэж явсаар байгаад бид нөгөө тэр яг эцэст нь юу болох гээд байгаа юм бэ гэдэг зүйлийг нөгөө харахаа байчаад байгаа юм болов эсвэл хаашаа бид нэр чиглээд утга учир маань яваад байгаа юм бэ гэдгээ нэг юм харахаа байчаад байгаа юм. Тэгэхээр тэр нөгөө эв нэгдлийг хийх гээд байгаа бол эхлээл ер нь бас л эргэл хүнийхээ нөгөө дотоод зүрхсийг хэлрүүл бууж ирээд идэм байлээ л дээ. Яг үнэ тий хүн болгон өөрсдөө ойлгох. Тэгээ энэ дээр нэг юм монголчууд яагаад өөрсдөө одоо ингэж хүлээн зөвшөөрч биенээ дэмжиж чадахгүй байна гэдэг дээр энэ бол яалтгүй том асуудал байна л да. Бид өвчийн тэр байгуулж авсан түүхээс харахаар яалтгүй тэр нөгөө хамтын хариуцлага гэдэг зүйл маш чухал. За тэр нь магадгүй дараагийнх байх. Гэхдээ энэ хамтын хариуцлагыг үүрхийн тулд хүн өөрөө эхлээд өөрийгөө таньсан мэдсэн тэгэл яг хөө сурахын төлөө нэг чиглэл рүү дахиад нөгөө голчоо олох, нөгөө зоригдлоо мэдэх, нөгөө үнэт зүйлээ мэдсэн хүн чинь хүн болгон хариуцлагатай байдаг. Тэгээд бусдаа зөвшөөрөөд бусдаас ирж байгаа тэр нөгөө дэм хэм юу гэдгийг те эрчнээр бүхнээр бас ундаал бид нар ингээ хамтдаа явах ёстой юм байна гэдэг зүйлийг ойлгоогүй буруу явцсан өнөөдрийн бид нар л ингээ төөрөөд юм л да. Гэхдээ гоё нь ер нь бол ингээд юу яатсан зорилгоо мэдсэн тодорхой хэмжээгээр бид нар яах ёстой вэ гэд асуудлаа яриад явж гин гэдэг чинь өнөөдөр бас алхам л байгаа байх гэдэг шүү дээ тий. Алтан дэдүүний айлгал суралцаал бид нар ингээл тодорхой хэмжээгээр хүмүүс нэг нэгээрээ л бас ингээд нэгдэж байгаа нь бас цаашаалтай гоё тий. Тэгээд одоо зарим нь болохоор ингээд бодит амьдрал дээр яг юу хийх вэ гэд гэдэг талаасаа харж байна. Эн чинь тэр чигээр онол болчоод ойлгохдохгүй байна гэж байна. Зүгээр нэг шүлэг байна гэж байна. Шүлэг болохоор ойлгохгүй байна гэж байна. Энэ мэтлэнгээр бас асуудал байгаад байна л да тий. Тэгэхээр яг бодит амьдрал дээр бид нар яах вэ? Ерөөсөө тэр чигээр хүн байх нүүдлийн соёлоор явах жижигхэн алхмуудаас эхлээд байгаа нь бас их гоё те. Энийг бол амар алсруулж тэр нэг одоо юу гэдэг хар ордны сургууль янзын сургуулиуд энэ дээрээ дэлхийн жишлэн гэхээрээ амар холын юм бодоод асар их юм олон хэл сураад ингээл одоо юу гэдэг те энэ бүхэн чинь зөвөр төвөгтэй болгоод байгаа болохоос ер нь бол угтаа айгүй хялбархан зүйл юм аа. Зүгээр л хүн байх те хүнээрээ байх өөрийгөө ойлгочих гэдгэл тийм нэг хялбар амьдрал маш энгийн зүйлийг л бид нар хэцүү болгоод байгаа юм да тий гэдэг номдэр нэг девлог гэдэг нэг үг байдаг штэ. Тэр үг нөгөө уул нь бол дээл гэсэн үг байгаа даахгүй тий. Энийг ингээд задлаад юу яхаар бүхэл бүтэн гэдэг нэг зүйлийг хэлж байгаа. Тэгээ юу бүхэл бүтэн гэнгүүт төрийг бүр одоо ихтэлхийгч байж болно тий. Тэрийг хүн энэ ихтэлхийд хариуцдаг. Ихтэлхийг өөрөө эргээд нөгөө хүнийг ингэж бүтээж идэг те. Энэ хоёр зүйл ингээд ийм нөгөө аль нь салахгүй нөгөө шүтэн байрлах гэдэг шиг арга билег ин ян гэж хүмүүс янз бүрээр яг ийм зүйл байгаад байна. Тэнгүүд яг ч нөгөө ийм том имийг ярьсан эргээд нөгөө хүн дээрээ бууж ирээд идэг байхгүй юу? Байгаа байхгүй юу? Тэр нь одоо юу юм гэхээр одоо ингэж те эвтэй биш байна ингээд яаж улс их ороо үндэснэрээ ингээд нэг эвтэй байх юм бэ гэдэг нь бүр ингээд нөгөө одоо ингээд хүмүүстэй ингээд харилцаад өнөөдөр ч гэсэн ингээд юунуудаар ингээд уулзаа явж байгаа юм. Тэгэнгүүт ингээд юу яаж байгаа хүн өөрийнхөө сэтгэл зүгээ эхлээд нөгөө нэг ойлгох таних тэр процессээс бас эхэлж байгаа.
нөгөө өөрийгөө ч ойлгож чадахгүй өөрийнхөө нөгөө юуг ойлгох танад эрэнгүүт би нэг өөр дээр яг ингээ гаргаж байгаа ингээ хамгийн том жишээ гэх юм бол ерөөсөө нэг юм юугаа сонсохгүй хүнийг ингээ ойлгож гин гэд ингээд өөрийгөө ингээ би амар сайн хүн ойлгодог гэж бодоодсан байхгүй юу өөрийгөө тэгсэн чинь яг ингээд сургалтанд суугаад номын ингээд нөгөө хичээлүүдээр ингээд суугаадсэн чинь нэг сонсох чадвар айгүй муутай гэдэг надад нэг юм тодорхойлт гарч ирэхгүй юу би тэгээ бүр гайхаад би амар сайн ойлгодог хүмүүс намайг амар мэдрэмжтэй гэдэг шүү дээ яг би хүн сонсож чадахгүй гэж гээд тэгээд би ингээд тэрний эрэлт гарлаа яаж сонсож сурах вэ тэгвэл үнэхээр байх байгаа юм бол би яаж сонсож сурах вэ гэдэг Уярлаа. Түгэ оруулах тэгээд аруулгаач. Юу ч хийгээрэй. Тэгээд тэр ирэлт гарангууд би нөгөө дотоод хүн гээд нөгөө хүмүүс одоо ярьдаг штэ тий. Дотор хүн. Энийгээ нөгөө сонсгоо байцсан. Нөгөө одоо хүмүүс өөрийгөө хайрлахаа байцсан гэх тий. Тэр нөгөө дотоод энэ юу чинь ийм гадаад тусгал төр тэгж ингэж тусч мэддэг хүнд тэгэнгүүт эргээл яг нөгөө амар ертөнцийн юм яриад байсан хүн чинь эргээд өөр дээрээ буугаад ирсэн. Тэгэл юм ч ерөөсө хүн чинь нөгөө тэгээд нэг одоо энэ яг ийм нөгөө би та нарт бүхнээ зориулаад ах чинь та нар надаа ингэсэнгүү гэдэг ийм гоншгоналч ерөөсө тэр өөрийгөө хайрлаагүй олоогүй одоо яасан тий тийм хүнээс тэгж гараад идэх юм байна гэдэг нэг юм ойлголтод хүрэл ингээл тэгээ нөгөө амар том байсан юм чи буцаж бууж ингээд ийм тэр бүхэл бүтэн гэдэг зүйлийг тэгж ойлгож байгаа байхгүй юм тэгээд нөгөө нэг одоо нэг юм өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр энэ гэдэг нэг юм хил зүгнүүд тий зөөр зүгээр ингээд маш айхтар энэ нөгөө хүний сэтгэхүйг задлахын тулд тэр нөгөө өвгдөө зүй чинь бид нарт үлгэр ярьж өгөөл гэдэг байсан. Зүгээр л тэр ингээд яаж ийм нөгөө юмны цаад ухааныг нь таних вэ гэдэг тийм сургалтыг зүгээр бид нарт ингээд тайлбарлахгүйгээр тэр нь ингээд яваад идэв байсан юм байна. Тэгээд бид нэр шинжлэх ухаанууд юм тайлгаал ингээл маш олон сайн сэтгүүл юу гэдэг ингээл байнгын маш олон цагийн сургалт хийчихэл маш юм нэг замбраагүй хичээлтэй тэ задлал ингээл бөмбөгдөж штэ гэтэл ч хэдхэн ширхэг зүрт зүгээр ч юм уу хэл зүгээр ингээд ахуйд нь суулгаад өгсөн тэр дотор нь бас их юм багтаацсан тийм агуул байгаад байхгүй тэ тэгэхээр нөгөө нэг тэр өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэхээр маш олон талаас нь ингэж ойлгож болохоор юм шиг надад санагдаж байна. Яг ингээд саяах шиг те миний ингээд өөрийнхөө энэ асуудлыг мэдээ яаж байгаа. Бас нөгөө тэр юмны тусгалыг хавыг бас хилээд ах шиг байгаа. Мөн тэгээд нөгөө хүмүүс чи одоо нэг юм үлийн үүрэг гэл нэг айхтар үг хэлээл ярьдаг штэ. Тэгээ энэ үгийг ингээд бүр ямар амархантай хэлсэн юм бэ? Тэгээ чи юу хийн түүнийхээ юу хураан энэ төр гэдэг нөгөө юм ойлголтуудыг бүр үнэхээр яаж ингэж олон талаас нь харж болох ойлгож болох юм ойлголтуудыг бацаад хэлсэн байт юм байна. Бид нэр зүгээр нөгөө юм заавал ингэж задлж хэлэх шаардлагагүй хүн тэрийг ингээд нэг жижигхэн юм сэжүүр дээрээс тэрийг ингэж цааш нь дэлгэрүүлж ойлгодог юм. Тэг хүний тэр сэтгэхүйг задлах ухааныг л одоогийн нөгөө хүмүүсийн IQ хөгжүүлнэ, EQ энэ гэж яриад байгаа зүйлүүдийг маш сайн тэгж нэгтгэсэн байт юм байна даа л гэл. Ойлгохтой тий. Ялтгүй л өөр. Бигээ тань гэдэг бас нэг том алхам байна. Ялтгүй л тий. Одоо сүнсэн бие, эзэн бие гэл энэ алтны дэвний айлгуун дээр бас их гоё багцлаад өгсөн тийм нэг талын юм байгаа.
бүх юмтайгаа уялдаатай тий. Тэгэхээр угаасаа л яалтгүй шинэ цаг үед ингээл бүр дэлгэрүүлээд шинэ ухаан ингээл хайгаад яваад байгаа нэг талаар буруу биш. Гэхдээ бидний цус яснд байдаг тэр нөгөө Монте Буц одоо Монгол хүний нүүдэлчдийн ондоочтол гэж бас яриад байгаа тий. Тэгэхээр гарцаагүй байдсан байна. Энэ бол ер нь бол бидний ахуйдаа шингээгээд ирсэн энэ соёлчин бол хаанч байхгүй тэр нэг өмнөд зүйл юм байна гэдгийг л хүмүүс нь ойлгочвол тий. Би бас ингээл хожил ойлгочихлаа л да. Тэгээд одоо ингээд хүмүүс мэдээсээ гэд хичээгээ явж байгаа болохоор Тэнгэрийн санаа болно охоо гэж одоо бидэрт нэг талаараа харахаар маш олон сонголтууд, боломжууд олон талаас нь дахиад харах, тайлбарлах бэлэн боломжууд гараад ирлээ л дээ тий. Гол нь яаж ашиглах гэдэг. Хялбархан зүйлсэд илүү их дуртай болцсон юм уу? Ингээд номыг ингээд 30 удаа унш, 10 удаа унш гэхээр юу нэг юмаа ингээд олон дахин унших гэдэг ч юм уу те ингээд нэг юм. Тэгснээ амархан тэгээ маш хурдан гэдэг юм юугаар явдаг болцсон юм байна. Тэгээд тех тусам юмыг улам ингээд нөгөө цааш нь түлхээд идэг юм шиг юм тийм мэдрэмжүүд яг ингээд нэг юм одоо сэтгэл зүй нэг хэсэг хүмүүс ярьж интий одоо ингээд маш их драма одоо сэтгэл зүйн асуудлууд гэмтлүүд ийм юмнуудыг яриад байгаа хүмүүс хичнээн өөрийгөө ойлгох гээд байгаа юм шиг боловч одоо хамтын хариуцлага гэдэг зүйлд ороод ирэхээр хүн өөрийгөө хажуудах тэр одоо эргэн тойрныхоо орон зайгаа тэгээд тэр орон зайнда нөлөөлж байгаагаа хүн өөрөө юу яагаад тэгэхээр тэр нөгөө итгэл гэдэг зүйл нь өөрөө дүүрээд тэр улам илүү ингэж юмыг тэлж харах тэр боломжууд нь хүнд нэгддэг юм. Энэ нөгөө бидний юм би тийм хүн би ийм хүн гэдэг юм сэтгэлгээ чинь нөгөө тархины мэдээллийг бид нар бүр өнөөдөр ингээд маш ихээр ингээд аваад тэгээд тэрэн дотроосоо өөрийгөө энэ дотроо төрөлхийн энэ нөгөө мөн чанараасаа өөр хүн бүтээчээд тэгэнгүүтээ тэр төрөлхийн мөн чанараасаа гадна талд нь байгаа хүнийхээ нөгөө дүр зурагтаа итгэжээд тэгээд нөгөө энэ мөн чанараа хайчаад мөн чанар гэдэг байгаа одоо энэ хүний энэ дотоод зүйл нь л нөгөө би энэ биш ээ би энэ дүр биш юм шүү гэдэг ахаар л хүний энэ сэтгэл гэдэг зүйл өөрөө унтарч идэх юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө хүүхдээсүүд тэр сэтгэлийн хаттай бай. Сэтгэлээ тань тэ өөрийн тэр юу ингэж дандаа сэтгэлтэй холбож яриад ирэх нь маш чухал зүйл юм байна. Хүний чи ерөөсөө сэтгэл гэдэг одоо сэтгэлийг ингээд одоо хүмүүс ингээд маш олон задлж яриад байгаа юм байна гэж би нэг ажигласан. Энэ нь тэр энергийн биеийг яриад байгаа тий. Бүр зүгээр нэг юм мэдрэмжүүдийг бас яриад байгаа ч гэх юм тий. Ингээд нөгөө номын ингээд нэг юм юунуудыг ингээд одоо ингээд уншаад ингээд тайлцаад гэдэг юм ингээд явж явах та. Гаднаас биднэрт энэ мэдрэмжүүдийг хэрхэн өгдөг? Яаж бид нэр энэ рүү ингээд уусч ороод тэгээд тэр нөгөө тэр байдлаасаа гарч чадхаа байчтсан бэ гэдэг ийм юмнуудыг тайлж үзэж байгаа. Тайлж байгаа юм л да. Тэгэд би тэгээд бодсон чинь тийм байхгүй. Одоо ингээд яг юу яриад байна гэхээр бид нар хүүхэд байхад гэртээ ийм нөгөө гэр хороололт байлаа гэхэд хөдөөний малтай хайл байлаа ч гэсэн гараад модоо хаглах бүх хүүхдүүд тэрийг бараг 3 настайгасаа хийгээл ингээд одоо хэцүү зовлон гэж тэрийг ингээд харахад байсан өсдөг тий. Ямар нэгэн зүйлийг хэцүү гэж юусаа харахгүй, ажилч гэж харахгүй зүгээр л хийх ёстой зүйлс гэж ингэж харж өсдөг. Одоо бид нэр ингээд нөгөө нэг юмыг яаж хараад байна гэнгүүт мод хаглахыг амар хэцүү. Бараг би эмэгтэй хүн хийх ёсгүй, эрэгтэй хүн хийх ёстой гэд ингээд юмнуудыг юм талцуулаад хитрхи ингээд жижиглээд ийм нөгөө утгын биш, агуулгын биш ийм жижигэн ийм субъект ийм юмнуудыг ингэж гаргаж ирэхээр хүний оюун санаа тэрэн дотор бүр юу гэдгийг ойлгохоо байгаа.
өөрийгөө ойлгох тэр мөн чанар тэр нь бүр байхгүй болоод тий ийм нэг гадна талын ийм өнгө хэлбэрийн зүйлсүүд дээр хитрхи ийм байрлаад ирд юм байна. Тэгэхээр хүний сэтгэлгээ өөрөө маш ийм жижигхэн хайрцаг руу орчдөг. Нөгөө би ийм гэсэн нөгөө тэр ганцхан дүрэн дотор орчоод би эмэгтэй хүн гой байх ёстой, хайрлуулах ёстой, одоо юу гэдэг нь бүх ийм юм руугаа ингээд улам ингээд шигдээд байхгүй ингээд ийм бүр жижигхэн хайрцагын дотор орчоод тэгээд нөгөө тэр жижигхэн хайрцагныхаа тэр ертөнцөөр юмыг ингэж харахад та нар тийм байх ёстой гэдэг нөгөө бүх өөрийнхөө юм тэр эргэн тойрны зүйлийг өөрийнхөө байгаа тэр жижиг хайрцаг руу оруулдаг. Ингээд бүр юм тэжээгээд штэ тий. Тэгэнгүүт тэр нөгөө одоо юу гэдэг нь тэр тархины мэдээлэл авсан яг уу энэ чинь уул нь бол биднийг өмнө нь амьдарч исэн хүмүүсийн зөв туршлагаар амьдралаа ингэж өргөжүүлэх сэтгэлгээг бид нэр юм өөр тийш нь явуулаад байгаа юм байна гэж харж байгаа байхгүй юу. Одоо ингээд номыг уншихаар бүгдээцүүд яаж бид нар юуг туулаад ямар ур чадваруудыг хүн суулгацсан байвал хорвоо ертөнцийг өөрөөр харж таны амьдралын асуудлууд байхгүй болж утга учир бий болоод байгаа юм бэ гэдгийг ингээд түүхээсээ өөртөөхөө тууллаасаа ингээд бий болгоод бичсэн байгаа. Тэгэнгүүт бид нар тэр нь суралцчих юм бол өнөөдөр ингэж юмыг арай өөрөөр хараад суралцаад ингээд нэг юм хорвоо ертөнцийг юм нэг хайрцагнаас биш юм 10 давхар хайрцаг задлаад ингээд арай нэг юм өргөн хараад байгаа байхгүй юу. Тэгжиж юмыг харахаар ийм эхлэл төгсгөл хоёулаа ингээд зэрэг харагдчихдаг. Тэ тэр доторх үйл процессууд нь ингээд цуг харагдчихдаг, ойлгогдчихдаг. Ийм юу байд юм бэ? Түүнээс бид нар чинь ингээд нөгөө өнгөрснөө бүгдийг арччих юм бол яг өнөөдрийнх шиг ийм асуудалд ирээд байгаа юм л да. Жинхэнэ үнэнтэйгээ нөгөө амьдрал юу тулаад бидний ээж аав нар яаж мод хаглаад, яаж нөгөө малаа хариулдаг болоод аль алийг яаж сургаад ч гэдэг юм үү амьдрал яаж унахгүйгээр тэгшгэн зүв алхах хэрэгтэй гэдэг ийм ухаануудын нөгөөл нь өвлж аваад тэрэн дээрээ ингээд одоогийнхоо байдлуудаа ингээд өргөжүүлээд амьдрах хэрэгтэй байтал нөгөө буруу өөртөөхөө үгд эзэн биш өөр хүмүүсийн тэр нөгөө өөр орон зайд бий болгосон туршлагаас суралцаад ирэхээр нөгөөх нь нэг дээр гიშгээд нэг доор гიშгээд нөгөө нэг унж очиол ингээд нөгөө нийцгээл үндэстнийх нь нөгөө нэг тэр хэл соёлоос нь ингээд өөр болол янз бүр болчихдог юм байна гэж. Тэгэхээр өнөөдрийнхөө нөгөө жинхэнэ түүхтэйгээ танилцах, түүхээ мэдхгүй байна нөгөө ой төрсэн сар мөчөнтэй адил гэдэг шиг амьдралаар амьдраад яваад исэн юм байна гэдгийг нь бол яг одоо ойлгох. Түүх гэдгийг болохоор би хүүхэд байхаас одоо ер нь өдийг хүртэл гадаа гадна талаас нь хараад исэн байна гэдгийг л ойлгосон. Нэг тийм байлдаад байгаа. Яагаад байлдаад байгааг нь ер нь ойлгохгүй тий. Тэр одоо яагаад нэг нэгээд одоо алж хадаа яваад исэн юм ч гэдэг ийм нэг юм тийм харгас байдлаас нь гадна өнгнөөс нь л ойлгоод ирснээс биш ямар утга учраар тэр хүмүүс тэр газар нутгийг авах гэсэн тий. Яагаад исэн гэдэг нарийн яг жинхэнэ хүнд хэрэгтэй амьдралд хэрэгтэй тэр агуулгууд байна бид нэр өөрсдөө орхитуулсан байсан юм байна л гэдэг өнөөдөр ойлгомжтой шүү. Одоо та магадгүй 70 он 60 70 80 оныхаа ерөнхийдөө одоо 20 дугаар зууны ихэнх үеэс өнөө хүртэл чинь бидний түүх чинь жоохон говьчаад байгаа шүү. Цаахан өмнө худал яг юу байсан одоо манай боловсролын систем 70 80 оныхны угаасаа ойлгож авсан ойлголт чинь тэр чигээрээ нөгөө социализмын үеийг юу байгаа штэ хайрцагсан онд тэ. За та нар энэ хэсгийг нь л үз энэ худлаа юм уу үний юм тэд нөгөө угаасаа л за ийм л байсан гэд ингээд нэг юм өөрсдийнхөө эрх ашигын төлөө ном гаргаад ингээд улс орон даяар яг л одоо ингэ гэж өдөрдүүлсэн яваад ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бид нар яг тэр түүхүүдийг яг үнэн гэж байсан гэж хүлээж авах хэцүү болчихж байгаа юм. Гэхдээ ихэнх хүмүүс тэрийг бодд байсан гэж хүлээгээд авцсан. Тийм болохоор л өнөөдөр бид нар ингээд төөрөөж яваад байгаа тий. Гэхдээ яг хөө мэдээч хэрэг ингэх ёстой байсан юм шиг байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр хүмүүс маань монголчууд маань бас сэрж гэн гэж яриад байгаа шүү дээ. Ойлгоод бод дүннийг хайгаад ингээд гоё явж байгаа тий.
одоо алтан дээд үний аялгууд дээр ярьдаг шүү дээ. 3 цөвөн цаг ирнэ тий. Тэрний одоо бүх л юмнуудыг хураацсан байгаа нь өнөөдөр бид нар гэдэг байгаа шүү дээ. Улаасан, шарлсан, харлсан үе гэдэг байгаа. Тэгээд ялтгүй нөгөө түүхээ эргээд харахаар улаасан үеийн шарлаад, улаагаад, харлаад гэдэг хөвсгөлийн үеийн устгал одоо тэгэл шашныг шашинд хитийг автсан тэр үеийг гэл ингээл завхарлууд байсныг бас ингээд тодорхой хараа ярьдаг те энэ дээр. Тэгээд одоо бид нар энэ дээр л дүгнэлт хийгээд гарцаагүй л болдгоо болж байгаа юм байна. Гэхдээ бид нар одоо илүү илүү одоо боломжинд анхаарах ёстой юм байна. гэдгийг хараад. Одоо бид нар чинь тэгтээ их азтай дэлхийд нийт бидрийг яах вэ гэд ингээ холилдож хоорондоо хэрэлдэж байтал энэ чинь өстө бүх боломжууд гараад ирлээ шүү дээ. Интернет байна, технологи байна, хөгжсөн юмнууд нь зөндөө байна. Тэгэхээр ч одоо бид нар тэр боломж байгаа бүх зүйлүүдийг шүүрч аваад тэгээд өөрсөндөө маш гоё ашигтайгаар эргүүлжил алхам хийх гэрэн болоо. Тэгээ одоо бол бид нар ингээл хоорондоо хэрүүл маргаа хийгээд яваад ах цаг үе биш. Гэхдээ яг нөгөө хугацаа байх ёстой юм байна л да тий. Яг Монгол улсын хувьд харах юм бол тий. Тодорхой хэмжээгээр ингээ ойлгох цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Зүгээр ингээл ойлгочтой зүйл бас биш байна тий. Хүмүүсийн маань сэтгэлгээнд тэгээ яг таны 90 оны хувьсгалаараа бид нар өөрсдөө тэр боломжуудыг гаргаад өгчлөө л да тий. Гадны маш олон янз янзын үзэл суртал, янз янзын юмнууд ингээд цуглах боломжийг гаргаад өгч өөрсдөө нэг үнэт зүйлээ мэдгээ байгаад өөрсдийгөө алдчихаар л тэр нэг сайхан боломжуудыг дэвсээд өгчхөөр л гаднаас ингээл нөгөө хэрэг юу гэдгийг цөөр чамнууд чиг баахан юмнууд л ингээл одоо миний хувьд гаднаас нэг хорноо харж байгаа болохоор ажиглалт хийхэд нэг тийм л байгаа. Элдвээ юм орж очиж чинь тий. Маш олон шашин ярьдаг болсон байна. Маш олон үзэл суртал ярьдаг болсон байна. Маш олон улсуудын жишгийг ярьдаг болсон байна. Дээрэс нь энэ шинжлэх ухаан зөв юм а гэж баахан юмнууд ярьдаг болсон байна. Тэгэхээр бид нар нэг энэ дундаас яаж аврагдах вэ гэхээр өсөл өвдийн тэр нэг баад суур чин чуу хажир үнний тэр нэг готчаал барьж авах хэрэгтэй болчиход байгаа юм уу даа л гэж хараад байгаа байхгүй юу. Миний хувьд бол яг мэдээж хэрэг олон жил гадаадд байгаа ч хэдий нөгөө суур хүмүүжил маань нүүдлийн соёлын байсан учраас тэгэж нөгөө юмнуудад хит автдаггүй нэг чанар байсан байна. Одоо ингэ бодохоор тий хүлэн зөвшөөрч чадахгүй ш. Яг эдний соёлыг нь хүндлэн тэгтээ би тэгж даган туушрч ингэж явахгүй. Надад үнэт зүйл байгаад байсан юм шүү дээ тий. Гинүүдийг бас ингэж ойлгож байгаа байхгүй юу? Түүх гэдэг зүйлэн дээр чинь бидний нөгөө нэг өнгөрсөн байгаа учраас одоо бид нэр өнгөрснөө хэрхэн нөгөө үргэлжлүүлэх юм бэ гэдгээ ингээд дуусна хүн ингээд цаашаа тэр нэг ухаан гэдэг байгаа зүйлээрээ тий уулна ингээд нэг юм үргэлжлүүлээд явах хэвэл байгаад байгаа юм л да. Өнгөрсөнд чинь бидний сайн муу үнэн зөв бодол форм бүх зүйлүүд нь нөгөө ялгарсан байгаа даа тий. Одоо ялгаад харах боломжтой байгаа. Тэгэхээр сая нөгөө ярьдаг шиг энэ олон энэ нөгөө улсуудын энэ өөр улсуудын үндэстнүүдийн энэ юмнууд нь ингээ орж ирсэн нь ер нь биднэрт одоо бас тий бид нар чинь бас нэг юм өөр хүмүүс юм биш тий гэдгээ харах юм боломж нь гарч ирсэн тий. Яг чиний доос дүүрэн тийм ойлголтууд ингэж гарч ирж байгаа юм байна гэх нэг тийм дүгнэлтэнд ер нь бол хүрээд байна. Тийм маш гоё. Одоо тэгэхээр гарцаагүй ярахаас өөр гацгүй тийм цаг үед ирчлээ л дээ тий. Бид нар яхаа энэ чигээр нь явуулаад олон төрлийн шашин, олон төрлийн юм давтаад устгачих юм уу? Эсвэл сонголтоо хийгээд бид нар ийм хүн шүү, үнэт зүйлтэй ус үндэстэн шүү гэдгээ хамгаалж үлдэх юм бол гэдэг зүйл хүн болгоны Монгол хүн болгоны хөвгт автай хүн болгоны бодох ёстой тийм гарцаагүй цаг үе ирж байлаа л да тий. Бүгд одоо нэг гоё юм хизээч хэнийгч буруутгахгүй тий. Ерөөсө дэлхийгээ энэ орчлонгоо тэр чигээр нь байгаагаар нь
дэврээд авчдаг тэр их агуу хайр тэр хүмүүс чинь байсан болоод тэр дэлхийн далыг засаглаж эмх амгалан эмхтгээд ямар ч цэрэг цагдаа хууль ялалтгүй тийм орон улс орон гэдэг штэ айл гэрийг айлын засгийг байгуулж авсан гэдэг. Тэр ингээд анх ингэж уншичаад бүр уйлсан. Бид нар чи ийм өндөр соёлтой ийм хүмүүсийн үр удам байж өнөөдөр бид нар яач байгаа юм бэ те өөрөөсөө идсэн бас нийт массыг харахаар бас ингээд нэг туулаад ирсэн янз янзын үйл явдлуудаас болоод бид нар өнөөдөр хүмүүс маань өөрийгөө илэрхийлж чадхаа болчихжээ. Хэн бэ гэдгээ бас ингээд гоё өнөөдөөс харж гад шударга чин үннээрээ гоё ингээ өөрийгөө танилцуулж чадахгүй байна. Юу хөвсөд байгаагаа ч хэлж чадахгүй байна. Нэг л ингээ гацаанд орчод байгаа байхгүй. Юу шиг санагдаад үгүй. Яг ингээд би зүгээр нөгөөний олноор нь л яриад байна л да тий. Зүгээр яхаа тэр донд чинь асар их олон төрлийн манлайлагчид байгаа. Гоё хүмүүс өөрийгөө мэдсэн хүмүүсэд гоё яаж хандаж яаж мэдлэж хүндлэгээ мэдсэн хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ нийтээрээ те нийт нь болохгүй явах юм бол ганцхан хүнийг болж ийн гэхээр бас тооцохгүй гэдэг байгаа шүү. Тэгэл нэг юм бидний орон зайд юу болж байгаагаа бид нэр тийм хараад болохгүй байгаа зүйлээ яаж засах вэ гэж хараад байгаа хардаг тэр сэтгэхүйг биднэрт өгөөд байгаа нь л юу нь бол надаа хүний ухаалын одоо нөгөө оюун санаатай гэдэг тэр мэдрэмжийг хамгийн ихний барьж авах зүйл юм байна л гэж одоо нэг юм ухаал төрөд байгаа. Бид нар чинь болохгүй юм байвал ерөөсө тэрнээс л холдоо явчих гэдэг нэг иймэрхүү сургаалууд сүүлийн үед их болцсон юм байна. Тийм учраас мэдгүй чадахгүй хүн байвал л баг холдоод явчих, болохгүй юм тулгууруул холдоод явчих гэдэг юм юмнаас дайждаг тий. Тэгээд тийм ч учраас одоо бид нар чинь нөгөө эх орноосоо явлаа. Монгол болохгүй байна. Би гадаадад амьдарлаа гэдэг энэ нөгөө болохгүй байгаа зүйлээ нөгөө өөрөөсөө биш хавь ойрлох зүйлээсээ хайгаад өөрөө тэрнээсээ ингээд цухтаад яваад идэг нэг сэтгэхүй биднэрт өгсөн юм байна. Тэгэхээр чин нөгөө засдаг яавал би болгочихгүй гэдэг нөгөө жинхэнэ монгол хүний тэр сэтгэхүүнүүдийн үнэхээр бас харлуулж чадчихжээ. Одоо тэгэл гадны энэ эцгийг яадаг гэдэг хайрцаглаад шүү дээ хүмүүсийг тий. Тэгээд дотор нь хагтуулаад байгаа шүү. Тэр бүл дотор нь хагалуулаад тэгэл ялгүй монголчууд ер нь бол бид нар ингээд тэр дундаас сэрсүү байх юм бол авах юм аваад хайх юм хайх хэрэгтэй. Заавал зөв гэж өстэй биш байхгүй юу тэрэнд чинь авахын авчих. За яг хөө тэр ороод ирж гэн ашиг харсан байна. Бид нар мөнгө өгөөд төлөөд янз янзын коуч нарын сургалтанд хамрагдаад авах шиг байгаа манайхаа. Гэгэрч гэл үзээд шүү дээ тэнд чинь тий. Гэгэр ярьсан гоё хүмүүс их болсон байна. Тэгээд тэр дундаас бид нар авахын аваад хайхын хаяад гол нь хоорондоо тэгж нэг өгөөсгэж ингэж муудалцаал байх ерөөсөө шаардлага алгаа. Энд чинь бидний нөгөө хөгжлийг амар удааш. Тий яг тэгэхээр биднэрт яг нэг тийм юм том үндэснээрээ хардаг нэг юм утга учиртай юм зориг байчих юм бол бүгдээрээ яг тэн дээрээ л эвлэн нэгдэх гээд байгаа байхгүй тийм нөгөө үслийн 3 эрдэнэ гэдэг шиг хүн болгон өөрийн үнэт зүйлтэй гэдгийг Чингис хааны хамгийн агуу ухаан нь би тэр юм байна гэж боддог байхгүй юу? Яг тэр өөр соёлтой үндэстнүүдийг хооронд нь хахалдуулахгүй та нар ийм шашинтай болов за болж байна. Гэхдээ бид нэр хүний хайн мөн чанараа алдахгүй шүү. Тэ энэ нэгтлэхийгээ эвдэхгүй шүү гэдэг ийм гоё бүх хүний хүлээн зөвшөөрж болох тэр одоо ийм дүрм гэх юм уу, жаяг гэх юм уу тий ингэж гаргаж тавиад аль ч үндэстэн байсан та усаар бохирдуулахгүй шүү. Тэгвэл бид нэр эхлээд уухсгүй болно шүү гэдэг шиг ийм маш гоё ийм одоо номон дээр бол нөгөө мөл өсөө тий гаргаад сэтгэлийн бүгдийнх нь зүрх сэтгэлд нь хүлээн зөвшөөрөж чаддаг ийм гоё эв нэгдлийн нэг ийм том зорилготой болоод ирэхээр хүн болгон амар тайван тий түрүүний хэлдэг шиг имлэг шовн цагдаагүй бүр нэг юм зүгээр яг ингэ надад тийм мэдрэмж төрдөг.
зүгээр нэг тийм гоё орчинд ингээл тайван амьдрна гэдэг үг бүр нэг юм мэдрэмж тий. Өөртөө хөгжил үтэйг даасан тий. Хүн чинь ер нь тийм нөгөө ганцаараа сайхан байгаад сайхан болчдөг зүйл ерөөсөө биш байгаа байхгүй тий. Яг үнэ. Нэг гэр бүл нийгмийн харилцаа, улс орн гэдэг бүгдээрээ сайхан байж ич тэр хүн гэдэг үг зүйл хүн өөрөө жаргалтай байх ёстой гэдгээ олоод харчвал бүх хүн дор дорхоо хийгээд урт хурдхаа чиглүүлэл явчих ёстой юм байна. Тэгэх юм бол нөгөө хүн урд зам өрөөл зөв гიშгээд явчих юм бол тий зөв гიშгэж ийн гэд нөгөө хажуутгаа хадгалаад байхгүй гоё юм нөгөө үр зүрхний чин сэтгэлийн тийм харилцаа дүүр амьдрал. Тэр л амар амгалан тэр л аз жаргал юм байна гэсэн нэг номоо уншиж байхдаа тийм ухаалуудыг аваалах. Маш гоё тий. Харин төвдийн тэгэхээр өнөөдөр дэлхийд даяар нэг юм амин чүзэл ганцаараа байх одоо нөгөө ганцаараа болон өөрлөгөө хандсан тэр сургалт юу гэдэг коуч маш олон юмыг явуулаад байна. Тэгээд тэднийг бид нэр хүлээж авахдаа монголчууд хүлээж авахдаа арай өөрөөр хүлээж аваад ойлголт нь буруу болоод ингээд нэг амин хувиа хичээх тэр байгалийнхаа инстинктийг илүү их хөгжүүлээд байгаа юм уу да нэг талаар тий. Уул нь бол монгол хүний тэр яс тусанд нь байдаг өөр зүрхэнд нь байдаг тэр зүйл бол энэ биш юм байгаа юм тий. Уг нь бол